Зам бацхан үзэгчдээ прокурорын мэдээлэл нэвтрүүлгийн 2025 оны 1-р сарын шинэ дугаар та бүхэнд хүрч байна. Энэ удаагийн нэвтрүүлгээр прокурорын байгууллагаас 2024 онд хяналт тавьсан хяналтын ажлын онцлог мэдээллийг хүргэх болно. Мөн энэ сард болж өнгөрсөн үйл явдлын мэдээллийг хураангуй мэдээллийн булангаас хүлээн авч үзээрэй. Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд тавих хяналтын ажлаас 2024 онд улсын хэмжээнд 3,325,634 зөрчлийн хэрэг гарсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.4%-аар өсжээ. Зөрчлийн хэргийн 73.6% нь нийслэлд, 26.4% нь орон нутагт бүртгэгдсэн байна. Нийт зөрчлийн хэргийн 86.7% нь замын үйлдвэрийн аюулгүй байдлын тухай зөрчил бүртгэгдсэн байна. Үүнээс цонхлон үйлдвэрдэг зарим төрлийн зөрчил буурсан байна. Тодорхойлбол автоэрийн тухай зөрчил 0.3%-аар, хүний бие таадах зөрчил 11.5%-аар, жолоочийн даатгалын тухай зөрчил 11.2%-аар тус буурсан байна. Харин олон нийтийн газар зүүн бүсээр бие авч явах зөрчил 9.6%-аар, замын үйлдвэрийн аюулгүй байдлын тухай зөрчил 2.1%-аар тус өсжээ. Прокуророос зөрчил шалгалт шийдвэрлэх эрхбөхий албан тушаалтаас гаргасан шийдвэрийг хянаад гомдол мэдээллийн үндэслэлгүйгээр хүлээн авах хосцолдсон 3.114 шийдвэрийг хүчингүй болгож, үндэслэгүй шийдвэр оногдуулсан 47,519 шийдвэрийг хүчингүй болгож, өөрчлөлт оруулахаар төгөлд бичиж шүүхээр шийдвэрлүүлэн зөрчсөн эрхийг сэргээсэн байна. Түүнчлэн хуулийн хэрэгжилтийг хангуулахаар зөрчил шалгалт шийдвэрлэх ажиллагаа явуулах эрхбөхий байгууллагуудад 270%-аар шаардлага хүргүүлж 384 албан тушаалтанд тавьж тооцож ажилласан байна. Нийслэлийн прокурорын газраас зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтны үндэслэлгүй шийдвэрийг хүчингүй болгуулах, өөрчлөлт оруулахаар дүгнэлт бичиж шүүхээр шийдвэрлүүлэн хүн хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээн ажиллаж байна. Тодорхойлбол үндэслэлгүйгээр шийтгэл оногдуулсан нийт 75 шийдвэрийг хүчингүй болгосноор хүн хуулийн этгээдээс төрийн сангийн дасанд төлснө хохирол нөхөн төлбөрийг буцаан төлөвлөх арга хэмжээ авчээ. Эрх бүхий албан тушаалтны хууль бус болон хууль төрсөн шийдвэрийг хүчингүй олгуулахаар 98 дүгнэлт өөрчлөлт оруулахаар 50-с нийт 165 дүгнэлтийг бол прокуророос бичсэн. За дээрх 165 дүгнэлтээс бол 80% нь бол Зархааны нэрийн анх шатны шүүхэд хүргүүлсэн. За энэ 165 дүгнэлтээс 125 дүгнэлтийг бол шүүгүүл авч, за прокурорын дүгнэлт биелж бол хүн хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээж ажилласан байна. За мөн 3 хуулийн этгээдийн татвар төлөхөөс айсгах гэмтэргийн хинжтэй үйлдэлийг бол мөрдөн шалгах байгууллагт бол шилжүүлж шалгуулсан. За мөн эрх бүхий албан тушаалтнаас 62 хүн 12 хуулийн этгээдээс нийт 702 сая төгрөгийн охирлон төлбөрийг гаргуулад 200 орчим сая төгрөгөөр торох шийтгэл оногдуулсан шийдвэр нь үндэслэлгүй буюу гэмтэргийн хинжтэй үйлдэл шийтгэл оногдуулсан, зөрчлийг бүрэн шалгаж тогтоогоогүй байх шийтгэл оногдуулсан, за мөн төрчлийн шинжгүй үйлдэл шийтгэл оногдуулсан дээргээр хууль бус 75 шийдвэрийг хүчингүй олгож хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээж ажилласан байна. Хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд тавих хяналтын ажлаас прокурорын байгууллага 2024 онд иргэн хуулийн этгээдээс гаргасан 126,413 гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэлд хяналт тавьж хуулийн дагуу шалгуулсан байна. Үүнээс цагдаагийн байгууллага 98.7%-ийг, авилгатаа тэмцэх газар 1.2%-ийг, тагнуулын байгууллага 0.1%-ийг нь хүлээн авч шалгажээ. За хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан 74,438 эрэгт хяналт тавьсан өмнөх оноос 17.2%-аар, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан 28,543 эрэгт хяналт тавьсан өмнөх оноос 3.4%-аар өссөн байгаа. За мөрдөн байцаалт явуулсан хэрэгээс 15,969 буюу 56% нь ялах дүгнэлт үйлдвэж хүүх шилжүүлсэн. За мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмтэрэг үйлдэлсэн байж болзошгүй нөхцөлөд тогтоогдсон 520 хүнийг сэжигтнэр баривчилж, ялагдагчаар татагдсан 1268 хүнд цагдаа өрх талсан сэргийлэх арга хэмжээ авсан. За өмнөх онтой харьцуулахад сэжигтнэр баривчилсан 42%-аар, цагдаа өрх талсан сэргийлэх арга хэмжээ авсан хүн 9.2%-аар тус буурсан үзүүлэлттэй байгаа. За 2024 онд гэмтэргийн улмаас 3.7 их найт төгрөгийн хохирол учирч 1.7 их найт төгрөг буюу 46% нь бол мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлөгдсөн байгаа. Прокурор гэмтэрэг үйлдэлсэн хүнээр хохирол нөхөн төлөөлөх, хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор мөрдөн шалгах ажиллагааны явцад 157.5 тэрбум төгрөгийн үйл хөдлөх хөрөнгө, тээврийн эрсдлийн бүртгэл, банк бусад санхүүгийн байгууллагад байгаа мөнгөн хөрөнгийн гүйлгээний шилжилт төлөвлөгөөнийг хязгаарласан. За мөн 304 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг битүүмжлэх зөвшөөрлийг мөрдөгчд олгож хөрөнгө хамгаалах арга хэмжээ авсан байгаа.
Прокурорын байгууллага 2024 онд авилга албан тушаалын 1742 хэрэг бүртгэлд мөрдөн байцаалтын хэрэгт хяналт тавьсан бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулбал 4.9% өсжээ. Үүнээс 306 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлсэн байна. Тодорхойлбол эрх мэдэл албан тушаалын байдлаа ургуулan ашиглах 197, ахуул авах өгөх 128, үндслэгүйгээр хөрөнгөжих 8, төсвийн хөрөнгийг зориултын бусаар зарцуулах 3 хэргийг шүүхэд шилжүүлээд байна. Авилга албан тушаалын гэмт хэргийн 66.6% нь нийслэлд, 33.4% нь орон нутагт бүртгэгдсэн. За 2024 оны байдлаар нийслэлийн прокурорын газраас хэрэг бүртгэлд мөрдөн байцаалтын нийт 1135 хэрэгт бол хяналт тавьж ажилласан. За 445 хүн 16 хуулийн этгээдэд холбогдох 165 хэрэгт бол яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. За тухайн хэргийн зүйчлэлээр нь авч үзвэл давхарцсан тоогоор нийт эрх мэдэл албан тушаалын байдлаа ургуулan ашиглах гэмт хэрэг 103, нийтийн албан тушаалд ахуул авах, ахуул өгөх гэмт хэрэг 130, төсвийн мөнгийг зориултын бусаар зарцуулах гэмт хэрэг 3, үнэлэхгүй хөрөнгөжих гэмт хэрэг 5 хэрэгт бол тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хууль бус олсон орлого хөрөнгийг хураах битүүмжлэх чиглэлээр нийт 875 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг бол битүүмжлэх хөрөнгийн шилжилт төлөвлөгөөний хязгаарлалт харах хэмжээг бол авч хэрэгжүүлсэн. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад учирсан 2.3 их 80 төгрөгийн хохирлоос 1.7 их 80 төгрөгийн хохирлыг бол тус нөхөн төлөвлөх арга хэмжээг авч хэрэгжүүлж ажилласан. Төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр хийсэн ажлаас. Прокурорын байгууллага 2024 онд төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлийн хүрээнд 64 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 1973 иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байна. Тухайлбал төрийн албан хаагчийг хууль бусаар томилсон, чөлөөлсөн, төр чөлөөлсөн, халсны улмаас төр төчрүүлсэн 206.6 сая төгрөг. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 603.4 сая төгрөг. Засгийн газрын тусгай сонгуудаас олгосон 2.5 тэрбум төгрөг. Татвар нийгмийн даатгалын шимтгэлийн үр төлбөртэй холбоотой 28.4 тэрбум төгрөгийн хохирол төлбөрийг гаргуулах иргэний хэрэг хийн шийдвэрлэх ажиллагаанд оролцож дүгнэлт гаргасан байна. Прокурор төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлийн хүрээнд 1337 иргэний хэрэг хийн шийдвэрлэх ажиллагаанд оролцож 33.7 тэрбум төгрөгийг төсөв төлөвлөрүүлэхээр буюу төрд ашигтайгаар шийдвэрлүүлсэн байна. Ял идэлүүлэх ажиллагаанд тавих хяналтын ажлаас. Прокурорын байгууллагаас 2024 онд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 20 ханг, цагдаа орхих байр, баривчлах байр, мөн 20-оос өөр төрлийн ял, зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавьж 312 хүний зөрчигдсөн эрхийг сэргээжээ. За прокурорын байгууллагаас ял идэлүүлэх ажиллагааны явцад 20 ял, 20-оос өөр төрлийн ял, цагдаа хорих, саатуулах, баримтлах шийдвэрийг биелүүлэх ажиллагаа, зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомжийн хэрэгжлийн байдлыг 6740 удаа танилцаж, 1112 шалгалтыг хийсэн. Шалгалтаар ял идэлүүлэх ажиллагаатай холбоотой хууль журмын зөрчсөн, хангалтгүй хэрэгжүүлсэн 2765 зөрчлийг илрүүлж, илэрсэн зөрчлийг арилгуулах, давтан гаргуулахгүй байх талаар 196 прокурорын шаардлагыг бичиж холбогдох байгууллагуудад хөргүүлсэн байна. Прокурорын шаардлагын мөрөөр хууль заасан үүргээ биелүүлээгүй, хууль тогтоомжийн хэрэгжлийг хангаж ажиллаагүй, 90 албан хаагч сахилгын арга хэмжээ тооцож, эрхэн зөрчигдсөн 312 хоригдол ялтан этгээдийн эрхийг сэргээсэн. Шалгалтаар нийт цэцтэй ажил хийх ялаар шийтгүүлсэн. Өсвөр насны ял эдэлж байгаа ялтныг ажилуулах ажлын байр тодорхойгүй, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг шаардлагатай тусгай хэрэглэгдэхүүнээр хангаагүй, эмэгтэйчүүдийн 20 ангид жирэмсэн эхчүүдийг тусгаарлах өрөөгүй, төрсэн эхнэрээ хүүхдийг байр хүрэлцээ мó, зарим хоригдлуудад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хангалтгүй үзүүлдэг зэрэг зөрчлийг илрүүлж, зөрчигдсөн эрхийг сэргээж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж ажилласан байна. Прокурорын байгууллагад 2025 оны 1-р сард болсон онцлог үйл явдлаас. Улсын ерхий прокурорын газраас 2025 оны 1-р сарын 27-ны өдөр хэвлэлийн баг хурал зохион байгуулж мэдээлэл хийлээ. Энэ удаагийн хурлаар прокурорын байгууллагаас 2024 оны хяналтын ажлын дүн мэдээ, нийслэлийн прокурорын газраас хяналт тавьсан зарим хэргийн хяналт шийдвэрлэлт, явц байдлын талаар танилцууллаа. Хэвлэлийн баг хуралд улсын ерхий прокурорын газар болон нийслэлийн прокурорын газрын прокурорууд оролцож сэтгүүлчдийн сонирхсан асуултанд хариулт өгсөн юм а.
Америкийн нэгдсэн улсын хууль зүйн яамны эрүүгийн хэргийн газрын хөлийн чанд дахь прокурорын хөгжлийн туслалцаа сургалтын хилцээс авилга хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хөрөн хураах чиглэлээр прокурор мөрдөгч нарт сургалт хийлээ. Энэ үеэр тус хэлтсийн прокурор төслийн зөвлөх Jennifer Wallace Америкийн нэгдсэн улсын хөрөн хураах эрх зүйн зохицуулалт иргэний журмаар хөрөн хураасан хэргийн талаар Патрик Сүйтер Америкийн нэгдсэн улсын мөнгө угаах гэмт хэргийн эрх зүйн зохицуулалтын талаар тус мэдээлэл өгсөн байна. Прокурорын туслах ажилтны сонгон шалгаруулалтыг зохион байгууллаа. Улсын ерөнхий прокурорын газрын хэрэг эрхлэх газраас прокурорын туслах ажилтны ажлын байранд ажиллах хүсэл сонирхолтой иргэдийн дунд сонгон шалгаруулалтыг 2025 оны 1-р сарын 18-наас 22-ны өдрүүдэд зохион байгууллаа. Шалгаруулалтад нийт 219 хүн оролцож, эрх зүйн мэдлэгийн сорилын шалгалтад 87 хүн тэнцсэн байна. Сорилын шалгалтад тэнцсэн иргэдийг прокурорын байгууллагын захиргааны албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалын сул оронтойг нөхөх журамд заасны дагуу монгол хэлний бичгийн чадвар, дүн шинжилгээ хийх, багаар ажиллах, манлайлах чадвар зэргийг эсээ бичих, эрх зүйн бодлого бодох, ярьслах хийх хэлбэрээр сонгон шалгаруулсан. Сонгон шалгаруулалтад тэнцсэн 50 иргэнийг прокурорын туслах ажилтны нөөцөд бүртгэж, прокурорын байгууллагын бүтэц зохион байгуулалт, ажилтны яс зүй, хэрэгжүүлэх чиг үүрэг зэрэг сэдвээр сургалт хийж мэдээлэл өглөө. Иргэн та прокурорын газрын ажилтны ашиг сонирхлын зөрчил, сахилах хариуцлага, ёс зүйн талаарх гомдол мэдээллийг 1819 дугаард ирүүлээрэй. Тусгай дугаарын утсаар гаргасан таны гомдол мэдээллийг шуурхаа шалгаж шийдвэрлэх болно. Монгол Улсын ерөнхий прокурорын газар. Нийслэлийн прокурорын газраас зөнхлөн үлдэгдэж байгаа зөрчлийн эрхт судалгаа хийж, уг зөрчлийг бууруулахад анхаарч ажиллаж байна. Нийслэлийн прокурорын газрын хяналтын эрх бүхий байгуулах эрх бүхий албан тушаалтнуудаас 2022 онд 4915 гомдол мэдээллийг хүлээн авч шалгасан. Үүнээс гадаадын иргэн хариутын газарт 2630 гомдол хүлээж авсан. Нийт хүлээж авсан гомдол мэдээллийн 38% эзэлж байгаа нь хамгийн их судалгааны үр дүн гарсан. Судалгаагаар илэрсэн шалтгааны нөхцөлийг судлахад ихэвчлэн зөрчлийн тухай хуулийн 16 дугаар бүлэгт заасан Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суух үнэмлэхийг эзэмших ашиглах хадгалагч журмыг зөрчсөн. Мөн ярьсан зорилгоос өөр үйл ажиллагаа явуулсан. Хуульд заасан хугацаанд оршин суух зөвшөөрөл аваагүй. Оршин суух хугацаа хэтрүүлсэн, визийн хугацаа хэтрүүлсэн зэрэг зөрчлүүдийг дийлэх гаргасан байсан. Тэгэхээр гадаадын иргэн хариатын газарт ирж байгаа энэ зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийн дийлэх нь ямар төрлийн зөрчил эзэлж байгаа юм бэ? Гадаадын иргэнийг урьсан аж ахуйн нэгж байгууллагууд нь гадаад иргэнийхээ зохих хугацаанд оршин суух зөвшөөрлийг аваагүй. Нэг бол оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлэх, эсвэл урьсан гадаадын иргэнийхээ визийн хугацааг хэтрүүлэх зөрчлийг дийлэнх нь гаргаж байна. Төрийн холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авсны үндсэн дээр манай байгууллагад хандаж оршин суух зөвшөөрлөө хүсдэг учраас холбогдох төрийн байгууллагаас зөвшөөрөл нь гараагүй тохиолдолд энэ төрлийн зөрчилд холбогдох ийм нөхцөл байдал үүсэж байгаа. Тус прокурорын газраас гадаадын иргэн харьяалалгүй хүн Монгол улсад зорчих журмын эсрэг 2024 онд 2230 зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийг хүлээн авч шалгасан нь өмнөх оноос 18%-аар буурчээ. Прокурорын байгууллагаас дээрх гарсан зөрчилтөнд дүгнэлт хийж хэд хэд арга хэмжээг зохион байгуулсан. Нэгдүгээрт нь зөрчлийн дараах гомдол мэдээллийг хүлээн авах журам зөрчиж, нэг цаг хугацаанд үйлцэн зөрчлийг тус бүртэнд бүртгэж байсан зөрчлийг таслан зохиосон. Хоёрдугаарт нь гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай зөрчих зөрчлийг хамгийн их үйлдэж байсан хүн хуулийн этгээд буюу хуулийн этгээдэд нь прокурорын мэдээлэл бичиж хүргүүлсэн. Сүүлийн үед одоо энэ зөрчлийн гомдол мэдээлэл буурсан байна тий. Тэгэхээр нийслэлийн прокурорын газартаа та бүхэн хэрхэн яаж хамтран ажиллаж байгаа юм бэ? Талаа мэдээлэл өгөхгүй юу? 2024 онд удирдах ажилтны манлайлалыг дэвшлүүлэх зөвлөгөө нийслэлийн прокурорын газраас зохион байгуулсан. Энэ хүрээнд хууль хэрэглээг сайжруулах үүднээс зөрчил гаргаж байгаа эрх бүхий албан тушаалтнууд алдаан дээрээ суралцах, хууль хэрэглээг сайжруулах чиглэлээр бидэнд зөвлөмж өгсөн. За энэ хүрээнд ч гэсэн бидний үйл ажиллагаач нэг үеэ бодвол цэгцэрсэн, алдаа дутагдал маань багассан. За энэ хүрээнд манай байгууллагч гэсэн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гээгрүүлэх ажлын хүрээнд мэдээлэл бэлтгэн хургуулах, шторк хийх, за мэдээллийн хэрэгслүүдээр одоо таны мэдхэн шинжтэй ярилцлага, зөвлөмж өгөх гэх жишээний ажлуудыг хийж байгаа. Тэгэхээр хамтын ажиллагааны үр дүнд энэ зөрчлийн бууралт бол харагдаж байна гэж үзэж байна. Прокурорын байгууллагад өргөдөл гомдол хэрхэн гаргах вэ? Та мөрдөгч прокурорын шийдвэр
хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар болон прокурорын ажилтны сахилах хариуцлага, ёс зүйн асуудлаар прокурорын байгууллагад хандаж өргөдөл, гомдол, санал хүсэлт гаргах боломжтой. Өргөдөл, гомдлыг амаар болон бичгээр гаргах бөгөөд баталгааж шуудан, цахим шуудангаар дамжуулан илгээж болно. Өргөдөл, гомдол гаргахдаа дараах зүйлсийг анхаараарай. Хаана хинт хандаж гаргах вэ? Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах тухай хүсэлтийг эхлээд мөрдөгчд эсвэл тухайн хэрэгт хяналт тавьж байгаа хяналтын прокурорт хандаж гаргана. Мөрдөгчийн шийдвэр ажиллагаанд гаргах гомдлыг хяналтын прокурорт, хяналтын прокурорын шийдвэр ажиллагааны талаарх гомдлыг тухайн нэгжийн дээд чатны прокурорт, нэгжийн дээд чатны прокурорын шийдвэр ажиллагааны талаарх гомдлыг дээд чатны прокурорын газарт гаргана. Хуулийн хугацаанд гаргах. Таны хүсэлт гомдлыг хэрхэн шийдвэрлсэн тухай хариу мэдэгдэх хуудасаар өгнө. Та уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол хариу мэдэгдэх хуудсыг гардаж авснаас хойш ажлын 3 хоногийн дотор нэгжийн дээд чатны прокурорт хандаж гомдлоо гаргана. Харин нэгжийн дээд чатны прокурорын шийдвэрийг эс зөвшөөрвөл хариу мэдэгдэх хуудсыг гардаж авснаас хойш 3 хоногийн дотор дээд чатны прокурорын газарт гомдол гаргаж болно. Заавал тусгах зүйлс хавсаргах баримт. Гомдол гаргагчийн овог нэр, оршин суугаа газрын хаяг. Хуулийн этгээд бол оноос нэр, хаяг, оршин байгаа газар. Холбоо барих утасны дугаар, имэйл хаяг. Холбогдох хэргийн явц шийдвэрлэлтийн талаар товч тодорхой бичих. Гомдол хүсэлтийг тод гаргацтай бичих. Өмнөх шатны прокурорын шийдвэрийг буюу хариу мэдэгдэх хуудасны хуулбарыг хавсаргах. Гарын үсгээ зурж баталгаажуулсан байх. Прокурорын байгууллагад өргөдөл, гомдлыг цахим шуудангаар хэрхэн гаргах вэ? Иргэд прокурорын байгууллагад гаргах өргөдөл, гомдол хүсэлтээ заавал биечлэн очиж өгөхгүй байж болно. Тухайн гомдол гаргаж буй прокурорын газрынхаа баталгаад болон цахим шуудангийн хаягаар хүргүүлж болно. Та прокурорын газруудын баталгаад шуудангийн хаягийн мэдээллийг Prosecutor CGM-ийн сайтын эргэн танд болонгаас авах боломжтой. Захим шуудангаар илгээх бол Prosecutor CGM-ийн сайтын өргөдөл, гомдол болонгаар дамжуулан илгээнэ. Мөн нийслэлийн үйлчилгээний дүнжин гарав Мишель төвүүдэд байрлаж байгаа прокурорын байгууллагын мэдээлэл авалгааны нэг цонхны үйлчилгээ үзүүлэх төвөөр дамжуулан өргөдөл, гомдол гаргах боломжтой. Аль ч хэлбэрээр ирүүлсэн дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй. Гарын үсгээ зурж баталгаажуулах, холбоо барих утасны дугаар хаягийг бичих, өмнөх шатны прокурорын шийдвэрийн хуулбарыг хавсаргах, иргэний үнэмлэх, өмгөөллийн үнэмлэхийн хуулбарыг PDF болон зурган хэлбэрээр хавсаргаж илгээх. Иргэд олон нийтэд хууль эрх зүйн мэдээллийг хүргэх прокурорын байгууллагын чик үүрэг хяналтын ажлын онцлогийг танилцуулах зорилготой сар болгон бэлтгэн өргөдөг прокурорын мэдээлэл нэвтрүүлгийн 1-р сарын шинэ дугаар та бүхэнд хүрлээ. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.